Daydream Awakening. Самано Цаникагийн channel тавтамаар л энэ удаагийнхаа бичлэгээр би арт болгоноор тус-тусад нь богинохон уншлага хийх гэж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгэн дээр болохоор Scorpio буюу хилэнцгийн ордны хүмүүстэй зориулаад уншлага хийх гэж байна. Таны sun sign эсвэл rising sign чинь хилэнцгийн орд дээр байдаг бол энэ бичлэгийг үзээрэй. Бас өөр placement-үүд чинь айгүй олон Scorpio то байдаг бол бас мөн үзэж болно. Ерөнхийдөө яг sun sign болон rising sign хоёр нь Scorpio хүмүүст зориулж хийж байгаа. За эхний 5 үзэр маань тэмэртэйч гараад ирлээ. Хамгийн ихэнд гарч ирсэн хоёр үзэр маань болохоор Knight of Wands. За тэгээд доошо харсан Ace of Cups гэсэн хоёр үзэр байна. Энэ хоёр үзрийг ерөнхийдөө харахад мэдээж үйл хэрэг, ажил, карьер эсвэл одоо project янз бүрийн юм бодит үйл хэргийн ажилдаа бол та ялцчгүй маш юм таатай цаг үедээ байгаа юм байна. Шинэ project эхлүүлэхэд маш таатай, эрч хүчтэй, зөрөгтэй сэтгэл шулуудаад хийхэд маш үр дүнтэй, сайшаалтай, өөрт чинь маш их урам зориг, эрч хүч өгөхөөр тийм цаг үе байгаа маань. Тэгэхээр та эхлүүлмээр байгаа project юм уу, хийж эхлэмээр байгаа ажил, за эсвэл хиймээр байгаа зүйлстэй дасгал хөдөлгөөнч байж болно. Дасгал хөдөлгөөнч энд үүнд орно. Эхлүүлмээр байгаа хобби эсвэл хийхийг дандаа хүсдэгч гэсэн ерөөсөө хийж эхлүүлж байгаагүй тийм зүйлүүдээ одоо эхлэхэд маш таатай цаг үе байна. Гэхдээ доошо харсан Ace of Cups гарч ирсэн болохоор сэтгэл санааны хувьд бол та яг одоогийн байдлаар нэг юм жоохон тогтворгүй манан төөрөгдөл донд байгаа бололтой. Гэхдээ зүгээр яагаад гэвэл энэ яг юм шинжилэлт явагдаж байгаа болохоор сэтгэл санааны магадгүй сэтгэл зүйн хувьд шинжилэлтүүд явагдах шаардлагатай байгаа болохоор та ингээ буцаад тэг тоонд ирсэн тий буцаад юм эхлэх шаардлагатай болсон. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн яг өөрийгөө тэгээс эхэлж ингэж шинээр босгож шинэ одоо сэтгэл зүйтэй болох тийм цаг үеийн өөрчлөлтийн үед байгаа юм байна. Тэгэхээр энэ цаг үеэ зүгээр цаанаас нь байгалаар нь яваад өнгөрүүлэх хэрэгтэй. Них амар өөрийгөө хүчлээд аз жаргалтай байх гад ч юм уу эсвэл ерөнхийдөө одоо сэтгэл санаа тавгүй байвал сэтгэл санаагаа таатай болгох гэж них амар өөрийгөө хүчлээд хэрэггүй гэж бас хэлмээр байна. Энэ болох ёстой зүйлсийг болдгороо болж байгаа. Шинээр програмууд суух гэж байгаа болохоор ерөнхийдөө ийм reset явагдаж байна гэж ойлгож болно. За дараагийн гарч ирсэн үзэр маань болохоор Hermit үзэр гарч ирсэн байгаа. Hermit үзэр бол миний хувьд бас айгүй favorite дуртай үзэр. Яагаад вэ гэхээр ялангуяа Scorpio хүмүүст өөртөөгөө ганцаараа цагийг өнгөрүүлээд орчлон ертөнц хүмүүсээс тасраад бодож тунгаах, боловсруулах ийм шинээр зүйлсийг ойлгох тийм цаг хугацаа ялдчгүй хэрэгтэй байдаг. Танд яг энэ цаг үе нь бас ирсэн байгаа маань. Өөртөө цагийг өнгөрүүл магадгүй найз нөхөдтэй хамт олон ч юм уу ингээд хамтдаа гарч оръё гэж байгаа ч гэсэн та өөртөө үнэнж байгаад хэрвээ ганцаараа баймаар байвал ганцаараа байхтай. Энэ маягаар яг өөрийнхөө тэр сэтгэл зүйн сэтгэл санааныхаа төрөлдлүүдийг ч гэсэн ерөнхийдөө цэгцлээд авах боломжтой. Дээрээс нь шинээр эхлүүлмээр байгаа ажлынхаа талаар ч гэсэн илүү ойлгомжтой, дистаралтай, илүү сайн план хийгээд эхлүүлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр танд ялцчгүй одоогоор юм магадгүй өмнөх болсон зүйлсүүдээ задлаад анализ хийгээд шинээр ирж байгаа таны амьдралыг хүлээж байгаа тэр зүйлсүүдийн талаар
шинэ ойлголт авах хэрэгтэй болохоор ялцчгүй юм reset button ийм шинжлэлтийн цаг үе ирсэн байгаа юм байна. Тэгээд угаасаа Scorpio sign маань ялцчгүй юм шилжилт, хувиралт, transformation өхөл болон сэргийн мандалд яг тийм юмыг илтгэдэг sign болохоор энэ бол яг танд айгу таатай өөрөө өөртөө гоё хайрлаж байгаа, амралт өгж байгаа, шинжилэлт өгж байгаа, цэнэг болж өгөхөөр цаг байх болно гэж бас ерөнхийдөө итгэж байна. Тэгэхээр та энэ цаг үеэ ч гэсэн яг сайн ашиглаж аваад энэ өөрчлөлтийг гоё сайнаар хүлээж аваарай гэж бас зүйлээ. За сүүлд гарч ирсэн хоёр үзэр маань болохоор The Empress. За тэгээ доошоо харсан Page of Wands үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр эмэгтэй хүмүүс үзэж байгаа энэ бичлэгийг бас дээрэс нь хүүхэдтэй байж магадгүй. Эсвэл заавалчгүй эмэгтэй гэлтгүүгээр бас нөгөө ээжтэйгээ холбоотой бага насныхаа зүйлсийг ангааж байгаа цаг үе байгаа юм шиг байна. Ээжээсээ авдаг бидний одоо бага насны хайр тэр маань айгүй юм чухал цаг үе. Магадгүй эргэн дурсаад ээжийн хайрыг дутуу мэдэрсэн ч юм уу. Тэрийг өөртөө өгч сурж байгаа ч юм уу. Эсвэл өөрөө одоо өөрийнхөө хүүхэдтэй өөрийнхөө авч таагүй хайрыг нөхөж өгж байгаа ч юм уу Яг юм ээжтэй холбоотой бас асуудлууд, шархнууд, дутуу, дулмаг, гомдлууд ч юм уу. Ерөнхийдөө нөхөгдөөд ангаагдаад эдгэгдэж байгаа цаг үе байх шиг байна. Тэгэхээр бид нар мэдээж хүн болгон ээжтэй хайртай, хүн болгон ээжтэй ч гэсэн ээжийн хайр дутуу өсөх тохиолдол ерөнхийдөө маш төгөөмөл байдаг. Тэгээ энэ бол нэг амар тийм санаа зовоод байж боломгүй зүйл гэсэн үгээр л ерөөсөө биш. Тэгэхээр хэрвээ танд ээжийн хайр дутуу өссөн бол тэр хайраа өөртөө өгөх өөртөө өгж сурах эсвэл хайртай дотны хүнээс авч сурах гэх мэтэр өөрийгөө ангаагаарай. Хамгийн гол нь өөртөө одоо ээж нэж өөртөө ээжийнхаа хайрыг ээж нь хүүхдэд хайрладаг хайрыг ерөнхийдөө байнга өгнө гэсэн үг. За тийм мэдээж одоо ээж шигээ өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө сайн хооллоод халамжлаад гоё дуртай зүйлсүүдийг хийлгээд тайдгаруулад ярилцаад өөрийгөө сонсоод өөрийгөө байнга ингээд тэрвэрэд хайрлаж байгаа мэт яг тийм халамжаар өөрийгөө хангаж өгнө гэсэн үг. Доош харсан Page of Wands, Knight of Wands хоёр гарч ирсэн юм сонирхолтой. Тэгэхээр энийг хэвтүүлээ яг залруулад ямар учиртай юм бэ асууцгаая. Та шинэ зүйлийг эхлүүлж хэмээр байгаа боловч тэр зүйлийг урд нь хийж байгаагүй болохоор бас юм туршлагагүй айж санаа зовж байгаа тийм сандрал эсвэл одоо зовнил өөртөө итгэхгүй байдал байж магадгүй. Тэгэхээр залруулах дээр ялцчгүй King of Wands үзэр маань гарч ирлээ. Тэгэхээр та бол хэдийгээр доошо харсан Page of Wands шиг туршлагагүй, өөртөө итгэлгүй эхлүүлэх үе яах вэ тэрэндээ ингээд doubtтай эргэлзээтэй байж магадгүй. Гэхдээ зүгээрээ та энэ ажлаа хиймээр байгаа ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Сэтгэл шуулуудад зоригтой өөрийнхөө бүх зүйлээ дайжлаад эхлүүлэхэд та дараа нь ирээдүйд тэр үйл хэрэг ажлынхаа яг юм мастер нь буюу туршлагатай одоо бүр юм мастер болох боломжтой. Энэ бол яг таныг хүлээж байгаа ирээдүй байна. Тэгэхээр эхлүүлэх нь аюул чухал. Туршлагагүй байгаа байдал эхлүүлэх хамгийн одоо эхлэх зэг тэгнэ гэдэг ч гэсэн энийг хийж ижил хэдүүлээ яг тэр төгсгөлийн одоо тэр мастер болсон тэр газар руугаа очдог. Тэгэхээр эхлүүлэхэд л ерөнхийдөө хангалттай өөртөө итгээд яг үл та өөрөө ч гэсэн дотроо энэ зүйлдээ маш тийм авьяастай чадварлаг байхаа өөрөө мэдэрч байгаа юм байна.
Тэгэхээр тэр мэдрэмжээ бас итгээд дагаад сонсоод өөртөө гоё эрч хүч урам зоригтойгоор айжсэн ч гэсэн хийж эхлүүлээрэ. Тэгээд мэдээж бас дахиад нэмэлтээр хэлэхэд өөртөө ганцаараа цагийг өнгөрүүлэх бас шаардлагатай байгаа юм байна. Өөрийгөө ихэн хайраар хайрлах шаардлагатай байгаа юм байна. За тэгээд энэ бүх юм дуусангууд таны сэтгэл санааны одоо тэр тогтворгүй эргэлттэй мананта төрөгдөлтөй байгаа байдал ч гэсэн шийдэл нь олоод цаанаасаа шийдэгдчихнэ. Та энэ бүгдийг дууссаны дараа таны сэтгэл зүй, сэтгэл санаа одоо тэр эмоцтэй сэтгэлгээ ухамсар хүртэл ерөнхийдөө хамаагүй тэлцэн та өөрөөсөө урам зоригийг аваад тэр урамшаад эхлүүлсэн ажилдаа урамшаад яг тэр ажлынхаа мастер нь болох боломжтой. За ингээд Scorpio message дуусгая. Үцэнд баярлалаа.